За бид иргэний нисхийн үндэсний төв рүү явчих. За иргэний нисхийн үндэсний төв бол одоо Монголын агаар мандал дээгүүр явж байгаа олон улсын болон энэ дотоодын нислэгүүд аюулгүй ажиллагааны заавар чиглэл өгдөг бас үйлчлэгөө үзүүлдэг ийм төрөмжлөлт компани байна. За энэ байгууллага бол одоо 2026 онд олон улсын иргэний нисхийн байгууллагын аудитын шалгалтанд орно. За энэ шалгалтанд Монгол улс одоо бэлэн байгаа юу гэдгийг одоо бид нар нүдээр харах гэж байна. Тэгэхээр ийм тулгарсан цаг мөчид одоо ирсэн байгаа. Хэр бэлэн байна вэ гэдгийг одоо энэ удаагийн тусгай сурвалжлагаараа бид үзүүлнэ. За иргэний нисхийн үндэсний төв дээр үргэлж ирээд байна. Сайн байна уу? За эх онд одоо манай том олон улсын шалгалт авах юм байна. За энэ шалгалтандаа манай нисхийн байгууллагууд хэр бэлтгэлтэй бол. За тэгэхээр тий 2026 оны 4 сард олон улсын иргэний нисхийн байгууллагаас иргэний нисхийн Монгол улсын иргэний салбарыг ирж шалгана. За үүнд иргэний нисхийн газар, за бусад иргэний нисхийн үйл ажиллагааны байгууллага хамрагдах юм байна. Яг ямар одоо эрсдэл тулах вэ гэдгийг та. За ямар эрсдэл тулгавал өнөөдрийн байдлаар бид бас шалгалтанд орнол бид Монгол улс руу одоо нисэн ирэх одоо агаарын хөлгүүд байхгүй болно гэсэн үг гэж ойлгож болно. Тэнгэр дээгүүр онгоц нисэхгүй гэсэн. За нэр нь нисэхгүй гэж ойлгож байна. Монгол улсын үндэсний агаарын тээвэрж Мяд компани жишээ нь одоо бас хүнд байдалд орно. Яагаад гэвэл за бид өнөөдөр олон улс нэлээдгүй нислэг хийдэг. Монголын одоо Мяд компани, Хүннүү компани, Арай Монголын эдгээр нислэгүүдээр бас хязгаарлагдал байдалд орж эхэлнэ. Нислэг үйлдвэрлэхгүй байх хэмжээнд хүрч магадaltaй учраас энэ бол үндэсний аюулгүй байдал гэх юм одоо агаарын орон зайд бол маш хүндрэлтэй болно л гэсэн. Тэр олон улсын одоо иргэний нисхийн байгууллага энэ болохоор нүүбийн төрөлцсөн байгууллага юм шиг байна тий. Манад ер нь ямар шаардлага тавьдээ одоо. За манад бол энэ Монгол улсын иргэний агаарын салбарт за олон улсын хин хэмжээний стандарт дүрм журмын дагуу үйл ажиллагааг явуулж гинүү гэдгийг шаардлага тавьдаг. Энийн цаад утга нь нислэгийн аюулгүй байдал хангагдаж гинүү. Агаарын үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллага нь үйл ажиллагааны хувьд аюулгүй байдал хангаж чадж гинүү. Агаарын орон зай зөв менежмент явуулж чадж гинүү. Мэргэжлийн боловсруучныг бэлдэж чадж гинүү. Тэдгээр хөрөнгө мөнгөө зарцуулж чадж гинүү. Тоног төхөөрөмжөд хөрөнгө оруулж чадж гинүү. Аюулгүй байдлыг хэр зэрэг хангаж байгаа юм. Агаарын хөлөг хоорондын зайцлыг бариулж чадж гинүү. Аюулгүй байдал хангаж чадж гинүү гэсэн бүх стандарт норм төвийг шалгах гэсэн үг. Нэг өртсөн шалгалт одоо иргэний нисхийн ерхий газар тавьчихсан гэж намар тий. Тэрэн дээр ер нь бол нэг юм өртсөн байдлаар нь таарахгүй байх шүү. Та нэг санал өгсөн. Сая бол маш их тийм зөвлөмжөд өгчөөд явсан. За ерөнхийдөө өнөөдрийн байдлаар та нар хэлбэл ингээд бэлэн биш байх шүү. Энэ зүйлт заалтууд дээр одоо анхаараараа гэж илтгэлт нь орсон байгаа. За тэгвэл одоо 26 онд одоо тэр нэг шалгалт бол одоо манай улсыг тэр нислэгийн хар саарл жагсаалтанд оруулах уугүй юу гэдэг одоо шийдсэн. Бид бол өнөөдрийн хэмжээндээ бол үйл ажиллагаагаа одоо ангаад явуулж байгаа. Гэхдээ өнөөдөр ихтэл бид одоо иргэний нисхийн агаарын 10 цаг хянаж байгаа иргэний нисхийн одоо үндэсний төв болон нислэг үйлдвэрлэлийн төв маань ганцхан Улаанбаатар хотоос удирддаг. За бид зайлшгүй 2 дахь төв одоо шаардлагатай нислэг хөдөлгөөний удирдлага төв маань 2 дахь төв байдаг нь аюулгүй байдлаа сайжруулж байгаа. За хоёр талын төвтэй болно гэвэл найдвартай болно гэсэн үг, хоёр талын одоо нөөцтэй болно гэсэн үг. Үүнийг дагаад боловсон хүчтэй хэрэгтэй, тоног төвөмж хэрэгтэй. Энэ найдвартай үйл ажиллагааг хангахад бид нар хөрөнгөний асуудал зайлшгүй шаардлагатай болж байна. За энэ чинь ингээд ковид гэдэг нэг хамаг юм хаац тий. Дараа нь ингээд дай ингээд. Нөгөө тоног төхөөрөмж ер нь хэдэн жил шинжилж чаддаг. Яг гол юм бол бид нар сүүлийн 5-6 жил идэвхтэйгээр шинжилэх гэж оролцсон боловч мөнгө санхүүгийн хүндрэлээс болоод шинжилж чадаагүй. Одоо 5 жил ингээд хөөцөлж байна шүү дээ хөрөнгө оруулалтыг. Тэгэхээр нэг тодорхой тоол гарсан байх тийм хэдэн төгрөг хэрэгтэй. Тий, одоо жишээ нь бид нар энэ жил ихэд одоо бид нар 100 тэрбум төгрөгийн шаардлагатай байгаа. За ямар асуудал тэгэхээр нислэг удирдлагын төвөө шинжлэх хэрэгтэй тоног төхөөрөмж. За онгоцыг харж удирдах гэхдээ арайд локаторыг шинжлэх хэрэгтэй. Энэ бол 2008 онд тавигдсан төхөөрөмж. Автоматжуулалтын систем гэдэг нислэг хөдөлгөөний үйлчлэгэнд хэрэгэлдэг нислэгийн удирдагч агаарын хөлгүүдийг харж удирддаг хамгийн гол систем нь маш хуучирсан. За энд бид нар бас тоног төхөөрөмж шинжлэх хэрэгтэй. Тий, одоо та бүхэн оч харах бах тэр програм хангуулж одоо хайр буюу техник хэрэгслэн шинжлэх шаардлагатай. Мөнгө тэр арайд локатор буюу онгоцыг хардаг төхөөрөмжүүд маань бас одоо онгод ажил болсон учраас шинжлэх зайлшгүй шаардлагатай. Бид энэ цаашдаа одоо нислэг удирдлагын 2 дахь ашиглалтанд орох
тохиолдолд одоо 50-аас 80 нислэгийн удирдагч бэлдэх шаардлагатай. Энэ бол маш их хугацаа шаарддаг. Нэг нислэгийн удирдагч 3 жилийн дотор яг бие дааж гарах шаардлагатай болдог. Мөн тоног төхөөрөмж хавлсан агаар навигацийн инженер хэрэглэгчтэй бид бас нэг 50-аас 60 хүн шаардлагатай байгаа. Энэ гэдгээр хүмүүс аваад бас л 1-3 жилийн дотор одоо бэлдэж авах шаардлагатай болдог. За энэ агаарын орон зайг өнөөдөр бидний 220-аас 250 нислэг удирд одоо дамжин өнгөрч манай улсыг. За манай улсад уг нь 500 байсан гэж. 500 2019 онд бид дээд хэмжээний өдөрт 500 нислэг өнгөрөөж ирсэн. Дамжин өнгөрөөж ирсэн. За өдөрт бол 100 гаруй нислэг бол олон улсын Чингис хааны сонгосны бодол, буян тооны сонгосны бодол бууж хөрсөж байгаа. За энтэйг нийлээд бид нэг өдөрт 300-аад нислэгэд аюулгүй байдлыг хангаж үйлчилж байна. За мөн одоо бас энэ олон улсын нислэгээс гадна орон нутгийн нислэгүүдэд одоо бид нараас үйлчилдэг. За сүүлийн үед одоо ерөнхий зориулт жижиг оврын агаарын хөлгүүд Монголд маш их орж иж байгаа. За тэдний эрх зүйн орчинг бас дүрм журм шинжлэгдэж бид бас аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээгээд ингээд үйл ажиллагаа тасралтгүй 24 цагаар явуулж байгаа. За бид өнөөдөр Хятад ард тусдаа 6 агаарын хаалгатай, Оросын холбоо тусдаа 10 агаарын хаалгатай үйл ажиллагааг явуулж байгаа. За мөн Монгол улсын агаарын орон зай дэгүр Хятад ард улсын дотоодын нислэгүүд хүртэл одоо дамжин өнгөрдөг. Одоо полхоо цэг саруу цэгээр орж нислэг үлддэг. За бид бас эх жилүүдэд энэ агаарын орон зайгаар нислэг нэмэгт тал дээр одоо тасралтгүй одоо олон улсын байгууллагууд Хятад ард улс, Оросын холбооны улстайгаа хамтарч ажиллаж байна. Дараа жил өнөөдөр жилийнхээ бодвол бид бас нэг 10% өсөлтөөр нислэг нэмэгдэх нэ гэж одоо ойлгож байна. Бид бол төлөвлөлтөндөө оруулаад явж байгаа. Агаарын орон зайг одоо харин энэ аюулгүй байдлыг хангах шаардлагатай тоног төхөөрөмж бидэрт байгаад байгаа. Энэ тоног төхөөрөмж бол нэлийн одоо мөнгө төгрөг шаардсан, хөрөнгө шаардсан. Эдгээр тэр агаарын навигаци үүсгэх үзүүлсэн хураамжийг л зарцуулах хэрэгтэй гэж ойлгож байгаа. Жилд одоо хичнээн төгрөг болж байна. Одоо навигацийн үйлчлэгээс. Зүгээр жилдээ хураамжаар одоогийн байдлаар бид нэг 300 тэрбум төгрөг одоо агаарын навигаци үүсгээс хураамж авч байгаа. Энэ хураамжийг нөгөө аюулгүй байдал зарцуулах хэрэгтэй гэдэг хураамжийг бол 300 тэрбум. Тий, 360 тэрбум. За эргээд энийг нөгөө улс одоо 80 тэрбумыг авчиж байгаа. За ажилчтай хэдэн төгрөг. За тэгээд үйлчлэл нь бид нар одоо тэр тоног төхөөрөмж, ажилчдын цалин гэж л өгөхөөр биднэрт одоо бас хангалтгүй болчиход байгаа байхгүй. Тоног төхөөрөмжөө нэмээд аюулгүй байдлыг сайжруулах юм бол олон улсын агаарын хэрэглэгч нар ухаан чинь одоо энэ замаар чинь нислэг нэмье гэж. Одоо улс Украины байнаас үл хамаарсан. Итгэх гээд юм. Тий. Дээр нь бид бас хоёр дахь агаар нислэг хөдөлгөөний төвийг сайшин дотор одоо байгуулахаар одоо альчилж байна. Ингээд ирэх юм бол олон улсын агаарын хэрэглэгч нар итгэл нь сайжирч, аюулгүй байдал нь сайжирч учраас тэд нислэгийнхаа тоог нэг бол бид өнөөдрийн хувьд 6-700 онгоц өдөрт зэрэг орж ирээд өөрчлөлт манайх хангалттай боломжтой л гэж ойлгож байна. Ер нь манай зорилт хэд хэдий. Зорилт бид нар бид нэг 1000 онгоц өдөрт тавих зорилттой. Бид нар 2030 онд бол ер нь бол тоног төхөөрөмжөө сайжруулад сургуультаа хөрөнгө оруулалтаа сайжруулсан цагт бид нар бол 1000-аар тогтохгүй онгоцыг бид нар хүлээж авах чадамжтай боломжтой л гэж үзэж байна. Тийм учраас хоёр зүгтөг хэрэгтэй. Өнөөдөр байгаа төвөө шинжлэх хэрэгтэй, тоног төхөөрөмжтэй, хуучин төхөөрөмжтэй шинжлэх шаардлагатай болж байгаа. Тийм учраас агаарын навигаци үүсгэх үзэс хураамжийн биднэрт одоо бас ахиух хэмжээнд буцаж олгооч. За энэгүүгээр бол олон улсын аудит шалгалт яагаад та нар санхүүжилтээ өөртөө зарцуулаагүй бэ? Одоо экологийн документ, I1 савсралтуудад дааж гисэн байгаа. За энэ дээр нь энийг одоо бас яг амьдрал дээр газар дээр биелж гинүү гэдгийг шалгана. Жишээ нь агаарын навигаци үүсгэх үзэс хураамжийг тэр үйлчлэг үзүүлж байгаа боловсон хүчиндээ зарцуулсан байна уу? Сургалтанд зарцуулсан байна уу? Хөрөнгө оруулалт хийж аюулгүй байдал зарцуулагдсан байна уу гэдгийг энэ шалгалтаас давхар шалгах учраас бид энэ одоо үндсэндээ төсөл төвлөрүүлдээгүйд бас олон улсын байгууллага жоохон юм гайх үл ойлгох байдал үүсэж байгаа. Зүгээр манай дотоод асуулт шүү. Авшиш. Ерөнхийдөө бол би түрүү хэлсэн экологийн 193 он гишүүн орнууд хоорондоо хэлсэн тохирогч улс гэж нэрлэдэг. За тэр энэ дэр юу гэж байдг вэхээр экологийн олон улсын Чикаго конвенц дээр хэлсэн тохирогч улсын аливаа агаарын хөлөг түүний нутаг дэвсгэрт байгаа хүн эд хөрөнгийн зөвхөн өөрийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх, нэвтрэх, гарах эрхийн хувьд ямар нэгэн хураамж төлбөр ноогдуулахгүй боловч агаарын навигаци үүсгэх үзэсгэлэнт хураамж авна гэж. Энэ юу гэхээр энэ агаарын хөлгийн аюулгүй байдлыг хангаж үүсгэх үзүүлсэн учраас тэр үүсгэний хураамжийг авна. Энэ хураамжийг эргээд аюулгүй байдлыг зарцуулах гэсэн одоо конвенцийн бүр үг өгүүлбэр байгаа байхгүй юу?
За ингээд иргэний нисхийн үндэсний төвийн албаны машинаар бид нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв рүү хөдлөлөө. 1998 онд Америкийн төслөөр барьсан тус төвийн барилга буян тухайн нисэх буудлын хамгаалтын бүсэд байрладаг юм байна. Монгол Улсын агаарын замаар зорчиж байгаа бүх агаарын хөлгийг удирддаг онцгой байгууламж учраас орж гарсан хүмүүсийг хүний өөрийнхөө машинд хэрэгтэн шалгадаг. За яагаад гэвэл улсын хэмжээнд байгаа ганцхан төв нь. Бид нэг тус төв рүү нэвтэрсний дараа бол баяр тогтох дарга байгууллагынхаа энэ бэрхшээл зовлон сорилтыг нэгэнгүй ярьж гисэн. Нислэг хөдөлгөөнийг удирдах түн маань 1998 онд ашиглалтанд орсон. Тэгээд агаарын навигацийг хөгжүүлэх гээд Америкийн Raytheon компани төслөөр лампын технологиос микросхем компьютерийн удирдлагатай юм орчин үеийн тоног төхөөрөмжөөр анх тоноглож ашиглалтанд оруулсан. Тэг үе шаттай сайжруулсаар агаад 2008 онд бид нар энэ ажиглалтын үйлчилгээг нислэг хөдөлгөөний удирдлагад бол ашиглаж эхэлсэн байна. Тэг одоогоос 17 жилийн өмнө үйлдвэрлэгч нэгэнт хамгийн максимум хугацаа нь 10-аас 15 жил гээд төхөөрөмж үрдээр янз бүрийн асуудалтай. Тэгээд дээр нь сэлбэг хангахдаггүй бол нислэг аялал хангахдаггүй л гэсэн. Тэгэхээр одоо энэ технологийн ирнээс хойш ахад 2-3 генерашны техник технологийн шинжилгэүүд дэлхийд гарцсан байна. Тэгэхээр нэгт норм нь бол бас тулж байна. Хоёр сэлбэггүй болж байна. Энэ чинь нислэгийн аялалд иргэн нөлөөлөх гол чухал хоёр хүчин зүйл баггүй төлөхөө үйлж чинь гэсэн үг байна. Тий. Тэгэхээр энэ тоног төхөөрөмжүүд нь насжилт тоног төхөөрөмжийн сэлбэгнээс болоод унтрах юм бол буцаад энэ дээр ирүү илэг очиж шүү дээ. Тэгэхээр энийг цаг алдахгүй шинжилээд найдвартай ажиллагаагаа хангахын тулд дараач 2 дахь 3 дахь бүсийн төвүүдийг ашиглалтанд оруулаад агаарын навигацийн хурамжаа яг энэ ажилтнууд тоног төхөөрөмж, сургалт, хүний нөөц, нислэгийн аялал байдалтай их зарцуулах шаардлага байна. Манай агаарын навигацийн үйлчилгээний ганц үндсөөрн капитал хүн шүү дээ. Төхөөрөмжийг бол авчиж болно. Мөнгө байгаа төхөөрөмж авах маргааш хүн байхгүй. 2-3 жил үлдээж энэ хүн гэдэг капитал гарч ирнэ. Тэгэхээр энд хөрөнгө оруулалт маш шаардлагатай. Одоо 20 нислэгийн удирдагч Тайланд бэлдээхэд бол нэг 400-аас 500 сая төгрөг хэрэгтэй. Тэгэхээр өшөө 80 нислэгийн удирдагч гэвэл хэдэн тэрбум мал хэрэгтэй. Тэгэхээр одоо энэ хүмүүсийг сургадаг симулятор дахиад 20 жил болсон. Агаарын навигацийн үйлчилгээний газар бол дотроо 5 иж бүрдэл үйлчилгээнээс бүрддэг юм байна. Нэгдүгээрт нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ. Хоёрт холбоо навигацийн үйлчилгээ. Гуравт нисхийн мэдээллийн үйлчилгээ. Дөрөвт урсгал төлөвлөлтийн үйлчилгээ. Тавд шалгалтын нислэгийн журам зохиолтын үйлчилгээ. За энэ 5 үйлчилгээнд 560 гаруй ажилтан ажилладаг юм байна. Одоо манай албагч нөгөө 3 үйлчилгээ явуулж байгаа. Арайтай холбоо, арайтай навигац, ажилтны үйлчилгээ гэдэг. Тэгэхээр энэ ажлын мөр болохоор зөвхөн арайтай холбоо Монгол Улсын нутагт зөвшөөрөлтөөр явж байгаа бүх агаарын хөлгүүдийг дээд агаарын зэт тэрний арайтай холбоог нь тасгалгүй үйл ажиллагаар хангаж байна. Онгоцны нисгчтэй нислэгийн удирдагчийг холбоо барихад найдвартай ажиллагааны хангаж ажиллах зорилттой төхөөрөмжүүд байна да. Арайтай станцууд байна. Доголдол гарна гэмтэл саатал тухайн үрдэн тэгэл арга хэмжээ аваад засварлыг хийлгэдэг та. Манай одоо ерөнхийдөө бидний удирдлага хяналтын төв маань байгуулагдаад одоо 20 гаруй жил болж байгаа. Тийм учраас одоо манай дээр дахиад шинэ ACC-тэй шинэ хоног төхөөрөмжүүдийн өөрөө хэрэгтэй байна. Өөрөө манай одоо ингээд серверүүдээр ингээд бүгдээрээ дүүрсэн байгаа. Дахиад шинэ сервер тавих зай байхгүй. Тийм учраас бид нар хангалттай тийм том серверийг өөрөө хэрэгтэй байна. Энэ бол анх одоо 1997 онд агаарын навигацийн хөгжил үндэсний өсөлт хийсэн. Энэний хүрээнд 1997 оноос хойш бид нар тоног төхөөрөмжөөр суулжуулаад өнөөдөр одоо 30 жил ингээд энэ төхөөрөмжөөр ингээд тоног төхөөрөмжөөр суулжуулаад шинжилгээ хийгээ ингээд явж байна. Өнөөдрийн байдлаар одоо яг тоног төхөөрөмжөөр багтаамж яг 100% болсон. Одоо цааш бол өнөөдөр одоо энэ тоног төхөөрөмж суулжуул ямар ч зай багтаамжгүй болсон. Ийм байлаа. 98 онд орсон нислэг хөдөлгөөнийг удирдах түн маань төхөөрөмж нь хуучирсан байна. Зай багтаамж нь дүүрсэн байна. Одоо энэ шинэ тоног төхөөрөмж тавих биднэрт зай байхгүй.
Монгол улс 1998 оноос хойш агаарын навигацийн орлогынхоо 50 орчим хувийг жил бүр улсын төсөвтөд төвлөрүүлж ирсэн. За ингээ олон улсын гэрээ иргэний нисхийн хуульдаа энэ нь өөрөө зөрчилдөг. За энэ нь ингээд амжилсаар техник технологийн шинжилэл хөрөнгө оруулалтын дутагдалд хүргэсэн. Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн 70 гаруй хувь нь 15-аас дээш жилийн насжилттай. Ашиглалтын хугацаа хэтэрсэн, мэрэгсэн хүний нөөцийн дутагдалд орсон гэдэг ийм дүгнэлт гарцсан. Нислэгийн хөдөлгөөний үйлчлэгээний албан маань ерөнхийдөө Монгол улсын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч байгаа. Зүүн Европоос зүүн Аз руу чиглэж байгаа агаар хөдөлгөд болон Чингис хаан буян тухай аэродром дээр хөөрч буух агаарын хөдөлгүүдэд ер нь хяналт тавьж ажилладаг ийм албан байна. Ерөнхийдөө Монгол улсын нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлдэж байгаа агаар хөдөлгүүдэд хяналт тавьж үйлчлэг үзүүлдэг ийм албан гэсэн үг. Тэгэхээр одоо энэ Монгол улс дээгүүр нисэж байгаа агаарын тээврийн үйлчлэг үзүүлэгч airline-ууд ямар агаарын замыг сонгох вэ гэдгээ судалдаг эхлэв. 800-аас 1000 км тутамд нэг том аэропорт байх хэрэгтэй. Emergency саяных шиг. За манай нислэгүүдийг аюулгүй өнгөрүүлэх тоног байна уу Монгол улс? Тэрний үндсэн дээр энийг агаарын замыг сонгодог байхгүй. Бид нэр сонгохгүй. Тэд нэр сонгоно. Тэгэхээр бид нар тэр airline тогтож сонгогдохын тулд агаарын навигацийн тоноглолыг маш өндөр хэмжээнд аюулгүй хангасан гэдгийг үзүүлэх хэрэгтэй. Тэгжээж Монгол улс дээгүүр энэ агаарын тээвэрлэгч нар ниснэ. За сая бид харууллаа. Энэ олон улсын иргэний нисхийн байгууллагын шалгалтанд Монгол улсын нисхийн салбар бол бүрэн дүүрэн тэнцэж хангалттай гэдэг үнэлгээ авч чадхааргүй л байна. За энийгөө энэ ажилчид нь өөрсдөө, удирдлагууд нь өөрсдөө хүлээн зөвшөөрч байна. Нэгт хүний нөөцийн дутагдал хомсдол их байна. Нислэгийн удирдагчид нь цөөхөн, оролж ажиллах хүмүүс бага. Инженер техникийн ажилтнууд нь бас их ачаалттай ажилт юм байна. Бүгдээрээ ингээд нөгөө хүний нөөц нь хүрэхгүй болохоор илүү цаг аваад ингээд ажиллаж ийн гэсэн үг. Дахиад хүний нөөцөө бэлтмээр байна. Мөнгө төгрөг шийдэгддэггүй нэг. За хоёрт гэвэл энэ тоног төхөөрөмжүүдийг бид нэр сая харууллаа шүү дээ. Улсын хэмжээнд энэ дотоод гадаадын нислэгүүдийг одоо удирдах те энэ хүмүүсийн олон 100 олон мянган хүний амь насыг одоо хамгаалах чиглэлээр энэ удирдах байгаа навигацийн үйлчлэгээ үзүүлж байгаа энэ байдал дээр ашигладаг гол тоног төхөөрөмжүүд нь хуучрал хэлэгдэлд оржээ. Шинжлэх өгөх олон жил болсон гэж байна. Тэгээ энийг шинжлэхийн тулд бас олон тэрбум төгрөг шаардлагатай байгаа гэдэг. Тэгтэл ирэх жилд 2026 онд энэ олон улсын тэр шалгалтанд орох гэдэг. Нөгөө ёстой нөгөө хар саралт жагсаалтанд Монгол улсыг багтаах үгүй гэдгийг одоо тэр олон улсын иргэний нисхийн байгууллага хинж дүгнэх гээд байна. Тэгэхээр энэ дээр зайлшгүй энэ төр засгийн бодлого ямар нэгэн том шийдвэр хэрэгтэй байгаа тийм. За энэ иргэний нисхийн салбарыг хариалж байгаа энэ зам тээврийн сайд нараар бас олон улсын хурлын гишүүн ажиллаж ирсэн. За бид нар одоо ордон төрийн ордон орё гэж бодож байна. Гишүүттэй уулзъя тийм ээ. Энийг одоо яаж хийх вэ? Дөнгөж сая 2026 оны Монгол улсын төсөв батлагдсан шүү дээ. Сайд исэн сайн мэдж байгаа л үү. Энийг одоо яаж хийдгүүл зөвхөл. Иргэний нисхийн салбарт ч одоо сүүлийн жилүүдэд нэг Орос, Украины дайнаас болоод Монгол улсын дээгүүр нислэгийн том эрс цөөрсөн. Урд нь бол одоо юу гэдэг Орос дээгүүр дамжаад Америк тээврүүд юм аа. Америкийн нэгдсэн улс одоо хойд Америк руу ингээд чөлөөтэй хамгийн богино нислэг байдаг. Дөвнийг дамжаад зүүн өмнөд Азаас, зүүн Азаас Монгол дээгүүр дамжаад Оросоор дамжаад ингээд хаашаа хойд уул дээгүүр маш олон улсууд одоо нислэг хийдэг байсан. Тэгэхдээ Орос дайнтай болцсон бүх нислэг хаагдсан. Үүнийг дагаад энэ агаарынхаа орон зайг ашиглуулж агаар дээрээс олдог мөнгө маань одоо эрс буурсан. За ингээд ирэхэд одоо иргэний нисхийн салбарт энэ одоо онгоцнуудыг удирдах тий онгоцнуудын хөдөлгөөнийг зохицуулж хооронд мөргөлдүүлэхгүй аюул гаргахгүй зарчуулахын тулд тэмдэг төлбөр авдаг. Энэ төлбөргүй болчоор эргээд энэ одоо иргэний нисхийн салбарын
аюулгүй байдал тийм аюулгүй үйл ажиллагаа явуулах эрсдэл бас үүсч эхэлж байгаа. Өвөнд одоо орж исэн жоохон орлогыг нь сангийн бүгдийг хуу хамаа авчдаг. За үүнээсээ болоод үндсэндээ дахиад одоо технологи шинжлэх, аюулгүй байдлаа хангаж үйл ажиллагаа сайжруулах бололцоо боломж нь бас жоохон эрсдэлтэй болж байгаа шиг байна. Тийм болохоор энэ навигацийн орлогын тодорхой хэсгийг хадгалж иргэн нисхийн үндэсний төвд иргэн нисхийн ерхий салбарт нь үлдээгээ төгөөрэй. Энэ аюулгүй байдлаа араатараа шинжлэх тийм үү мэрэгчлээ боловсон хүчнийхээ чадварыг сайжруулах энэ талдаас анхаарах ёстой. Тэгэхгүй бол үнэхээр одоо энэ чинь өөр орлого оруулж идэх салбар байхгүй. Зөв шууд зарлага гаргадаг биш. Тэр ихтэй аюулгүй байдлын хэр зэрэг баталгаатай болон тэр хэмжээгээр олон онгоц Монгол улс дэврэлсэн тэр хэмжээгээр Монгол улсад орлого ахиу орно. Аюулгүй байдлаа хангаж чадахгүй бол аюулгүй байдал хангаж чадахгүй учраас онгоц нисгээ болно. Тэгэх юм бол улам энэ салбар хүндрэнэ. Тийм болохоор бас нэг орлого оруулалтын салбаруудаа тийм үү тодорхой дэмжлэг үзүүлээд өшөө илүү орлого олох боломжийг нэмэгдүүлж өгөх тал дээр бас бид анхаарах ёстой. Энэ дээр одоо бас манай сангийн ам маань хамгийн гол нь төсвөр хамгийн татхаас жоохон бодож орлого оруулалтыг сайлын үнийг бас сүйтэй байлгах тал дээр тийм амд нь жоохон өвс хиймээр байгаа байхгүй. Ер нь бол олон улсын дүрмээр навигацийн орлогыг бид нар энэ төсөвдөд бол татах ёсгүй. Энийг энэ аюулгүй байдлыг хангасан, нислэгийн аюулгүй байдалтай холбоотой бүх тоног төхөөрөмжүүд дээр бид нар одоо хөрөнгө оруулалтуудыг хийж явах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт хяналтын механизм дээр бол хөрөнгө одоо санхүүжилттэй бол өгч явах хэрэгтэй. Тэгээд бидний муу аваад байдаг юм бол энэ хөрөнгө оруулалтыг төсөвлөгөө татчихдаг. За тэгээд хөрөнгө оруулалтаа хийдгүү, шинжил хийдгүү, энэ дээр бид нар муу аваад шүү дээ. Түүнээс ш урд өмнө нь бол гайгүй байсан бид нар. За. За бид явсаар Замтээврийн яам дээр ирээд байна. Замтээврийн яам дээр одоо сайдынх нь шуурга урал болж байгаа юм байна. Агентлагуудын дарга нар нь бүгдээрээ цуглдсан байна гинэ. За одоо энэ дээр иргэн нисхийн ерхий газрын дарга байгаа. За иргэн нисхийн ерхий газрын даргаас бид нар ярьцлага авах бодолтой байна. А бас чадвал сайттай нас уулзъя тийм ээ. Одоо гол юм бол одоо яах вэ гэж. Тэр үеэс хойш навигацийн тоног төхөөрөм шинжлэгдээгүй учраас хуч үеийнхаар байгаа. Нэг хоёрдож энэ хугацаанд манайх бас болсон хүчнээ сургаж чадаагүй. Тийм учраас бол өнөөдөр бид нар навигацийн орлогыг олон улсын гэрээ дөрвөн зааснаар улсын төсөв төлөвлөлтгээд нэгдүгээр зогсоох хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол энэ одоо ИКАО-гийн одоо 2026 оны 4 сард ирэх шалгалт бол бид нар дээр зөрчлийн акт явах. Нэг хоёрдугаар энэ шалгалтанд унвал манай гадаад олон улсын нислэг зогсно. Бид чинь бол олон улсын иргэний нисхийн байгууллагуудын гэрээ дүрмийг зөрчсөн гэдгээр манайхтай харьцахгүй нөх нь шүү дээ. Миний бие энийг Монгол улсын ерөнхийлөгч танилцуулсан. Засгийн газрын хуралд 3 удаа танилцуулсан. Улсын хурал танилцуулсан болохоор ямар ч гэсэн Монгол улс энэ дээр онцгой анхаарна гэж итгэж байгаа. Аюулгүй зөвлөлөөр оруулах гэж байгаа. Тэ, аюулгүй зөвлөлөөр ерөнхийлөгч оруулаарай гэдэг үүрэг өгсөн. Тэр байгууллага одоо иргэн нисхийн үндэсний төв бол 5 жилийн мөнгийг хөөцөлж байгаа юм байна. Өөрөөсөө тэр судалгаагаа танилцуулсан. Дорой тоног төхөөрөмжийг одоо шинжлэхэд энэ жилдээ 100 тэрбум төгрөг хэрэгтэй байна гэдэг чинь. За цаашлаад ингээд 150 тэрбум тий. Энэ мөнгийг та сая ингээд удаан хугацаанд бас нэг сая дээр ажиллаа шүү дээ. Шийтгэхэр болов уу сая улсын төсөв дээр. Одоо яаж гаргалгаа юу энэ дэр. Яг нь ер нь бол улсын төсөв энэ жил бол ер нь өнгөрсөн жилүүдэд бол яг ковидын дараа манай хилээр дамжин өнгөрдөг онгоцны тоо буурсантай холбогдуулан навигацийн орлого багасаад улсад жилдээ нэг 80 тэрбумыг өгдөг байсан юм байна. Тэгээд бас сая одоо төсөв хэлцэх үед энийг одоо улсын хурлын гишүүдтэй бас зөв тайлбарласан бас ойлгуулсны хүчинд ямар ч гэсэн 40 тэрбумын одоо үлдээхэр болсон. 4 сар хүртэл одоо 6-7 сар байна тий. 6 сар байна. Энэ хугацаанд одоо юу хийж одоо яаж шийдэхээр байна вэ? Яг нь ер нь бол бэлтгэл ажлын хүрээнд манай иргэн нисхийн үндэсний төв, манай мэрэгжлийн инженерүүд яваад Францын одоо энэ Талас болон мөн одоо Испани яг энэ талын мэрэгжлийн компаниудтай уулзаад анхны гэрээ хийгээд үн ханшны одоо юу муу урчилсан одоо юу авчихсан юм бэл мэдээлэл.
Тэгэхээр зэрэг ер нь бол энэ хоног төхөөрөмжүүд нь бол бид нар захиалаад ямар хугацаанд аль болохоор богино хугацаанд энийг нийлүүлээд авах асуудлыг манай мэргэжлийн нөхдүүд хийж байгаа. Бид нар зүгээр суугаагүй. Энэ мөнгө бүтсэн ч бүтээгүйч бид нар ямар нэгэн байдлаар шийднэ, эсвэл одоо гадна дотноос зээл авна, энийг одоо засгийн газар шийднэ гэдэг итгэл үнэмшил байсан болохоор ер нь бол аль эртнээс энийг одоо хийгээд гэрээ контракт хийгээ явж байгаа. Бид нар энэ хөрөнгө оруулалтыг хийгээд хүний нөөцийг энэ навигацийн төвүүдийг үйлчилгээнүүдийг нисэх бодлуудыг хийснээрээ энэ өөрөө Монгол улсын эдийн засагт ирээдүйд маш том одоо боломж хөрөнгө оруулалтуудыг олж ирнэ. Эдийн засгийн хувьд бас навигацийг ингээл орлогыг харахад бид нар энэ багт хэмжээг нэмэгдүүлснээр 2030 он гэхэд хэрвээ Орос Украины дайн дуусахад бид нар их 80-аар нь хураамжуудыг олох боломжууд харагдаад байна. Дээрээс нь нисэх бодлуудыг бүсчилсэн хөгжил байдлаар дөрвөн энэ хэсэгт ингээ хуваагаад хөгжүүлснээрээ ийшээгээ шууд одоо Хятад, Оросын болон Солонгосын хотуудаас шууд аялал жуулчлалын холбоотой нислэгүүд бүрэн бололцоо боломжууд харагдаж байгаа. Дээрээс нь тээвэр логистикийн хувьд ачаа тээврийн онгоцнуудыг бас энэ баруун зүүн бүслээр хөгжүүлэх боломжууд харагдаад байна. Тэгээ ингээд ирээдүйд эдгээр маань юу нөө 80 тэрбум хэдий их 80-аараа бас ингэж бас Монгол улсад эдийн засгт өөрчлөлт оруулах ийм боломжууд харагдаж байгаа статистик судалгаанууд ч байгаа. За засгийн газар 1989 онд одоо Чикаго конвенцэд одоо нэгдсэн байдаг. За энэ конвенцээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна буюу агаарын навигацийн орлогоос олсон энэ орлогыг агаарын навигацийн аюулгүй байдалд, нисхийн аюулгүй байдалд одоо зарцуулахгүй байна гэдэг юм шүүмжил яваад байна. Тэгэхээр энэ олон улсын гэрээгээр нэгдсэн энэ үүргээ биелүүлээ гэдэг энэ улсын хурлын тогтоолын төслийг нисхийн юм уу энэ зам тээврийн салбарын улсын хурлд гарцсан намын бүлгийнх нар санаачлуулах гэж байгаа юм байна. За ямар ч сан улсын хурлын цөөнхөн бүлгээс томилогдсон дэд дарга пүрэвд орж энэ хууль тогтоолын төслийг оруулж ирж байгаа юм байна. Die парламентээр тавигдсан байна. За дахиад нэг юм. Одоо энэ арай Flight Radar 24 гэдэг ийм сайт хэвдэл. За энэ сайт бол энгийн хэрэглээний төвшөнд онгоц цаагуур нисэж байна гэдгийг харж болдог ийм сайт. За одоо энэ манай Монгол улсын тэнгэртэйгүр хэдэн онгоц нисэж байна? 10 орчим. За бусад улсыг харъя. Язганжаага байсан. Татарх маргад. Тэгээ энэ дээр нэг л асуудал байна. Түрүүн бид нэг нэвтрүүлгийн турш яриад байсанчлаа. Навигацийн тоног төхөөрөмжийг сайжруулах хэрэгтэй. Тэгжиж бусад улсууд Монголын агаар мандалтыг үр нисэх итгэл төрнө. Аюулгүй байдлаа мэдэрнэ. Тэгэхээр энэ навигацийн тоног төхөөрөмжийг сайжруулж энэ боловсон хүчнийг шинжлэх энэ төсөв хөрөнгө оруулалтыг энэ салбарт оруулснаар энэ урсгалыг татах нэ. Нэг. Хоёрт гэвэл ингэж хөрөнгө оруулснараа одоо 2026 онд орж ирэх тэр олон улсын байгууллагын аудитын шалгалтанд Монгол улс нүүр бардам орж дараагийн 10 жилд одоо энэ салбар бүрэн дүүрэн чадлаараа ажиллах энэ мандатыг олж авах нь. Тусгай сурвалжлага нэвтрүүлэг энэ төрөйд нөрлөж байна.